Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд суугаад дэмжсэн дагсны сонсогчдод баярлалаа. За ингээд өнөөдрийнхээ хэрэгт оръё. 1980 оны 5 дугаар сарын 21-ээс 22 жилийн шөнө Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын алдарт Манхэттенд биеийн үнэлэгчээр ажилладаг байсан 18 настай эмэгтэй нэгэн үйлчлүүлэгчгээ машинд сууж явлаа. За ингэж үйлчлүүлэгчгээ машинд сууж явах нь биеийн үнэлэгчтэй хувьд байдаг л нэг үзэгдэл. Түүнийг голын нөгөө эрэгт орших Нью-Жерси мужийн Hasbrook Heights дахь Quality Inn мотелд авчихсан байна. Мотел гэхээр та бүхэн мэдэх бах өрөөнүүдийн хаалга нь шууд гадагшаа буюу гудамж руу гардаг. Голдуу замын хүмүүс төр буудлаад амраад эртүүрээр эсвэл шөнө явхад бусад үйлчлүүлэгчтэй саад болохооргүй тийм л зохион байгуулалттай байдаг. Харамсалтай нь энэ мотелд түүнийг гавлаж, наалдаг тузаар амыг нь таглаж, бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд оруулж тамалсан байна. За ингээд эмэгтэй ам ирэн орилох чимээг мотелийн ажилтнууд сонсож цаг алалгүй цагдаа дуудсан. Цагдаа нар шуурхаа ирж бүсгүйг хүнд бэртсэн ч амьд олж аварсан юм. Эмэгтэйг Лесли Анн Одел гэдэг байсан бөгөөд өрөөнд байсан эрэгтэй газар дээр нь баривчилжээ. Цагдаа нарын хувьд энэхүү аврах ажиллагаа маш чухал байсан. Учир нь юу вэ гэвэл нэгдүгээрт халдлага Quality Inn буудалд гарсан. Энэ буудалд 3 жилийн өмнө буюу 1977 онд Marian Carr гэх эмэгтэйг хөнөөсөн газар байсан. За мөн ердөө хэдхэн 7 хоногийн өмнө буюу 1980 оны 5 дугаар сард 19 настай Valerie Ann Street гэх эмэгтэй цогцсыг мөн л энэ буудлаас олсон байна. Тиймээс тэр хавийн цагдаа нарын анхаарлын төвд байсан. Хоёрдугаарт мөрдөгчд буудлын өрөөнөөс гав, хутга, гар аргаар хийсэн буу, ам таглах арьсан бөмбөг, хадаастай арьсан хүзүүвч, наалтамхай тууз болон зөвхөн эмчин жороор олгодог сэтгэс нөлөөт эм зэргийг олсон. Энэ бүхнээс харахад баривчлагдсан эрэгтэй нэг удаагийн санамсаргүй хэрэг бус урдаас төлөвлөж бэлдсэн олон удаагийн цоврал гэмт хэрэг байх магадaltaйг харуулж байлаа. 3 дугаарт тэд с жигтний машиныг шалгахаар шийдсэн. Америк нэгдсэн улсын үндсэн хуулинд иргэний бие махбод, орон байр, автомашин, бичиг баримт, бусад эд хөрөнгийг зөвшөөрлгүй нэгжиг хориглодог. Гэвч үндсэн хуулинд орсон 4-р өөрчлөлтийн дагуу хэрэв хэргийн газарт ажиллаж буй цагдаа нар гэмт хэргийн нотлох баримт байх өндөр магадaltaй гэж үзсэн тохиолдолд ямар нэгэн зөвшөөрлгүйгээр шалгах эрхтэй болсон. Тиймээс цагдаа нар түүний машиныг бүтэн нэгтсэн байна. Тээшийг шалгах явцад октын хэрэгэлдэг кола баавгаан чихмэл, олон тооны гэрийнх байж болох түлхүүрүүд, гав гинж, тууз, олсмит, сэжиг бүхий эзүүсийг олсон байна. Ингээд эдгээр эзүүсийг шүүхэн шинжилгээнд өгсөн. Энэ хооронд мөрдөгчд баривчлагдсан эрэгтэй талаарх мэдээллийг цуглуулсан байцаалт мэдүүлгээ авч эхэлсэн байна. Удалгүй шинжилгээний хариунууд эхнээсээ гарч төр саатуулагдсан эрэгтэйг с жигтнэр баривчлах шийдвэр гарлаа. Яагад гэвэл кола баавгаан чихмэл нь 1980 онд ам хохирч цогцсон тэрхүү буудлаас олдсон Valerie Street-ийн мөн болохыг тогтоосон. Үүгээр үл барам. Нөгөөх олон түлхүүрүүд дунд 1977 онд энэ буудлын зогсоолоос цогцсон олдсон өөр нэгэн хохирогч болох Marian Carr-ийн гэрийн түлхүүр мөн болохыг баталлаа. За энэхүү хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйг аврах ажиллагаа хүн амны хэргийн урт удаан мөрдөн байцаалт болж хувирсан юм. Энэ хэргийн с жигтнэр баривчлагдсан хүн бол Richard Francis Cottenham байсан. Тэгвэл Richard Francis Cottenham гэж хэн бэ? Тэрээр нэгэн томоохон компанид компьютерийн оператороор ажилладаг байсан. Энэ ажлын түүнд ажлын уян хатан цаг Нью-Йорк хот болон Нью-Жерси мужийн захын дүүргүүдийн хооронд байнга аялах боломжийг олгодог байв. Тэрээр Нью-Жерси мужийн Лоди хотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байжээ. Хөршүүд болон хамт олон нь түүнийг бусадтай ажил, жирийн л нэг хөрш, жирийн л нэг хамтран ажилтдаг хүн гэж тодорхойлсон байдаг. Харин мөрдөгчд буудлаас олдсон шууд нотлох баримтууд болон Valerie Street, Marian Carr нарын хэргийн бит эд зүйлсээр үндэслэн жинхэнэ гэмт хэрэгтнээ барьсан гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байлаа. Дээр нь ам аврагдсан Leslie Ann Odell-с авсан мэдүүлэгт түүний гавлаж, зодож, хүчирхийлж, хөхийг нь хазаж, тодорхойлбол хөхний толгойг нь бараг тасалсан юм байсан. Мөн хутгаар үхлийн аюултай биш ч зүсэж хэдэн цагийн турш тамлан зовоосон байсан. Энэ бүхнээс харахад Cottenham нь гаж цуврал алдуурчин байх магадaltaйг харуулж байлаа.
Үүгээр зогсохгүй Аделийг хүчирхийлж байхдаа чи үүнийг бусад охидын адил хүртэх ёстой гэх мэт үгсийг байнга хэлж хазаж байсан хэмээн мэдүүлсэн нь цагдаа нарын анхаарлыг дахин татсан юм. Учир нь 1978 онд хоёр эмэгтэй хүчирхийлэлд өртсөн талаар цагдаад хэрэг үүсгэсэн байжээ. Цагдаа нар хүчирхийллийн хэргийн материалыг дахин шүүж үзэхэд хүчирхийлэлд үйлдсэн байдал, хэрэгтнийг дүрсэлсэн байдал зэрэг нь Коттингhamтай 100% давхцаж байсан юм. Хүчирхийлэлд өртсөн хоёр эмэгтэй нэг нь Карен Шилт байсан. Тухайн үед 22 настай жирэмсэн зөөгчөөр ажилладаг. 1978 онд Коттинgham түүнтэй Манхэттен дахь 3 дугаар өргөн чөлөөний баанд танилцаж, уух зүйлд нь хар тамхи мансууруулад Нью Жерсид авчирж бэлгийн хүчирхийлэл үйлдэж тамлан зовоожээ. Дараа нь түүнийг Нью Жерси мужийн Little Ferry дэх Ledgewood Terrace орон сууцны ойролцоох бохрын хоолойд хайсан байсан. Түүнийг маргааш өглөө чармаа нүцгэн хөх бэлэг эрэхтэн зэрэг нь ил гарсан байдалтай олсон бөгөөд азар амьд үлдсэн юм. Хоёр дахь эмэгтэй бол Сьюзен Гейгер байсан 19 настай биеийн үнэлэгч. Мөн 1978 оны 10 дугаар сард Коттинgham түүнтэй Манхэттенд уулзаж элдвийг ярьж байгаад ундаанд нь мансууруулах бодисхийн уулгаж Нью Жерси мужийн өмнөд Хакенсак дахь нисэх онгоцны буудлын зочд буудалд аваачжээ. Ингээд түүнийг зодож нүүр хөхийг нь хүн дээр гэмтээхээс гадна үтрээ шулуун гидсийг нь усны хоолоогоор хүнд гэмтээн алтан эмгийг нь чихнээс нь сэт татан авчээ. Тэр цуснд будагдсан байдалтай сэрсэн ч азар амьд үлдэж цагдаад мэдэгдэн хэрэг үүсгэсэн байж. Түүнээр хүчирхийлсэн хүн мөн л Коттинgham байсан тогтоогдсон. За ингээд Коттинgham хоёр хүн амны хэрэг 3 хүчирхийллийн хэрэгт албан ёсоор хөдөлшгүй нотлох баримттайгаар татагдсан байна. Харамсалтай нь хэрэг үүгээр дууссангүй. Түүний хэрэгээ хүлээхдээ ам алдаж хуваалцсан зарим мэдээлэл нь олон нийтэд огт дэлгээгүй тис өөр хэргийн газрын баримтуудад тохирч байлаа. Түүний дотор асар хэрцгийгээр хохирогчийг мөчилсөн хэрэгүүдтэй тохирч байлаа. Гэвч зарим бэрхшээлүүд мөрдлөгийн явцад гарсаар байлаа. Учир нь хэрэгт нь Нью-Йорк болон Нью-Жерси мужийг дамнан ажиллаж амьдардаг байсан. Мөн хохирогчийг Нью-Йорк хотоос авчирч Нью-Жерсид хэрэгээ үйлддэг байсан гэх мэт шалтгааны улмаас хоёр мужийн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байв. Энэ нь бараг хоёр өөр улсад гарсан гэмт хэрэг шиг л бичиг цаас, зөвшөөрөл, бүртгэл, хууль тогтоомж, журмууд нь хүртэл хүндрэлтэй байлаа. Дээр нь 1980-ад оны ихэнх үеийн шүүх шинжилгээний технологи мэдээж өнөөдрийн шиг өндөр хөгжөөгүй байсан. За дээр нь хаа газрын цагдаа нар биеийн үнэлэгчийн хэрэгт бага ач холбогдол өгдөг байсан зэрэг хүндрэлүүд байлаа. Мөрдөгчдийн үзэж байгаагаар олон жилийн туршлагаасаа харахад Коттинgham шиг гаж цуврал гэмт хэрэгтэн 3 эмэгтэй хүчирхийлэл 2 хүн амны хэрэгээр тогтохгүй илүү олон хэрэгүүд илүү олон хохирогчд байгаа гэдгийг таамаглаж үндэслэл бүхий с ิจ байсан ч шүүхтэр нотлоход илүү их баримт бас олон байгууллагын хамтын ажиллагаа шаардлагатай байв. Эдгээр саад бэрхшээлийг үл харгалзан 1980-ад оны эхээр эхний ээлжинд тодорхой болсон нотлох баримттай хэрэгүүдээр нь Ричард Фрэнсис Коттинgham-ыг шүүх хуралдаанд дуудсан юм. Гол нотлох баримтуудад Лесли Одел болон халдлагаас амьд үлдэж түүнийг таних баталсан бусад эмэгтэйчүүдийн шууд мэдүүлэг, бит нотлох баримтуудад гав дээрх хурууны хээ, хохирогчдын бие дээрх хадсан орон мөрөн түүний шүдтэй тохирч байсан. За мөн боомлсон улмөр хохирогчдтой холбоотой хувийн эд зүйлс зэрэг багтжээ. За мөн хэрэг гарах үеийн мотелийн бүртгэлд түүний өөрийн нэр болон хуурамч нэрээр бүртгүүлсэн баримтууд ч байсан. Шүүхээс түүнд 1-р зэргийн хүн амны хэрэг, цуврал гэмт хэрэг, хүчирхийлэл, цогцсыг доромжилсон зэрэг хэрэгүүдээр нь бүх насаар нь хорих ял онолоо. Гэсэн хэдий ч гэмт хэргийн бүрэн цар хүрээний талаар олон асуулт хариултгүй үлдсэн хэвээр байсан. Тиймээс мөрдөгчид хуучин хэрэгүүдийг өргөжлүүлэн шалгасаар гэрчүүдээс дахин байцаалт авч боломжтой бит нотлох баримтуудыг дахин шалгаж, шинжилж, туршиж үзэж байсан. Мөрдөгчдийн хувьд хамгийн чухал зүйл бол гэмт хэрэгтэнд ямар нэг зай завсар өгөлгүй, хуулийн цорхоо гаргалгүйгээр гэмт хэргийг нь нотлох байсан. Учир нь шүүхтэр хэрэгсэхгүй болж хэрэг завших тохиолдол гардгийг тууштай цагдаа, прокурорууд мэдэж байлаа. Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам гэрчүүд болон бусад хүмүүсийн дурсамжууд бүдгэрч нотлох баримтууд чанараа алдаж муудаж байв. Гисэн хэдий ч цөөн хэдэн тууштай мөрдөгчид хэргийг хаахаас эрс татгалцсан хэвээр байсан юм.
Хэрэгтэй эхэндээ зөвхөн цөөн тооны хэрэгт хариуцлага хүлээж бусад хэрэгт оролцсон гэдгээ үгүйсгэсээр байлаа. Түүний хэргийг мөрдөж байсан Бергентойргийн мөрдөх албаны дарга Роберт Анзелотти олон жилийн турш түүнтэй тогтмол уулзаж түүнд ойртон итгэлийг нь олж авахыг оролдож байв. Мөн гэмт хэргийн түүхч, зохиолч Питер Вронски түүнтэй холбогдож хохирогчдын гэр бүлд тайвшрал авчрахын тулд арай өөр аргаар түүнтэй ярилцаж хэрэгт холбоотой мэдээлэл авахаар ажиллаж байсан. Олон удаагийн ярилцлагын явцад Коттингемийн хуваалцсан мэдээлэл бүрийг гэрчүүд болон хуучин нотлох баримтуудад тулгаж шинээр дүн шинжилгээ хийж эхэлсэн байна. Ингэж явсаар 2009-10 оны орчмоос эхлэн Коттингем хэрхэн өөр бусад гэмт хэрэг үйлдсэн болон нотлох баримтын талаарх мэдээллээ өгөө зогсохгүй аллагуудыг гардан үйлдсэн гэдгийг хүлээж эхэлсэн байна. Эдгээр хүлээлт нь зарим тохиолдолд шинээр ял оноохгүйгээр хуучин хэрэгүүдийг хаах гэрээний дагуу хийгдсэн байна. Хамгийн гол нь Коттенхэм зөвхөн хэрэгтнээ л мэдэж болох маш нарийн зүйлсийг хэлж байсан. Үүнд олон нийтэд дэлгээгүй хэргийн газрын мэдээлэл, хохирогчийн өмсөж байсан хувцас, гэр эсвэл машинд нэвтэрсэн арга, хохирогчдтой хэрхэн харилцсан зэрэг мэдээлэл багтаж байв. Хамгийн хүндрэлтэй нь түүний хэлж ярьсан тоо томшгүй олон зүйлсийг нэгтгэж, юун түрүүнд үнийн эсрэг магадлах, мэдүүлгийн аль хэсэг нь ямар хэрэгт холбоотой, хэдэн хүний үхэлтэй холбоотойг олж тогтооно гэдэг бараг боломжгүй мэт нүсэр ажил байсан. Америк нэгдсэн улсын үндсэн хууль, эрүүгийн хуулийн дагуу ялангуяа хүн амны гэмт хэрэгтэн хэрэгээ хүлээлээ гэж шууд гэмт хэрэгтэн болдоггүй. Шүүхтээр заавал хөдөлшгүй нотлох баримт шаарддаг учраас мөрдөгчдийн цаг хугацаа хүч хөдөлмөрийг шавхаж байсан юм. За ингэж явсаар 2026 оны эхэн гэхэд түүний шүүхээр таслагдсан эсвэл нотлох баримтаар батлагдсан хэрэгүүд хамгийн багадаа 20 аллагатай холбогдсон байна. Үүнээс ч олон хэрэг үлдсэн байх магадaltaйг түүний мэдүүлгүүд нотлогддог талаар мөрдөх албанаас мэдгдсэн байдаг. Коттенхаймын гэмт хэрэгүүд одоогийн байдлаар 1965 оноос эхэлдэг тогтоогод байгаа. Хохирогчдын ихэвчлэн нийгмийн эмзэг бүлгийн залуу эмэгтэйчүүд, охид байсан. Мөн биеэ үнэлэгчид, оюутнууд, бүжгийн багш, гэрийн эцэгтэй нар өсвөр насныхан байсан. Ингээд Коттенхайм үлдсэн гэдэг нь тогтоогдсон хэрэгүүдийг дурдъя. 1965 оны 9-р сард Нью-Жерси мужийн Fairlawn дахь гэртээ хичээлээсээ ирсэн 18 настай сувлагчийн ангийн оюутан Alice John Eberhart-ыг зодож, хутгалж хөнөөгөөд орхисон хэрэг гарсан. Халдлага түүний хамгийн аюулгүй байх ёстой газарт буюу гэрт нь гарчээ. 60 жилийн турш түүний гэр бүл хариулт нь олдоогүй, хэрэгт нь баригдаагүй энэ хэрцгий эргээс болж хэрхэн зов шаанч байсан төсөөлөгдсөн юм. Энэ явдлаас 2 жилийн дараа 1967 онд Бергентойрогт мөн хэд хэдэн эмэгтэл явдал тохиолдсон нь хоёр хүүхдийн ээж 29 настай Nancy Schiavo Fogel Ridgefield Park дахь машиндаа боомлогдож нүцгэн байдалтай олдсон. Мөн тэр жил Mary Ann Della Sala гэх өөр нэгэн эмэгтэй нь амь үрэгдсэн байна. Эдгээр хэрэгт ч Коттенхайм буруутай гэдгийг хүлээж, цогцлолтнуудтай хэрхэн харьцсан талаар болон бусад нотлох баримтуудтай холбоотой мэдүүлэг өгч тэрийн шүүх шинжилгээгээрч батлагдсан байна. Түүний жигшүүрт хэрэгүүд 1968, 69 онд ч үргэлжилсэн бөгөөд 1968 онд Нью-Йоркийн Long Island-ийн бүжгийн багш, залуу ээж 23 настай Diane Cusick-ийг хүчинзэж боомж хөнөөсөн ба цогцсыг нь машинд нь орхисныг цагдаа нар олсон байсан. Үүгээр зогсохгүй өсвөр насны залуу охид Коттенхаймын хохирогч болсон байв. Тухайлбал 1968 онд 13 настай Jackie Harp, 1969 онд 18 настай Erin Blaze, 15 настай Dennis Falaska нарын цогцос бүгд Нью-Жерсийн бүс нутгаас олдсон. Хэрэгүүд өөр өөр хуулийн хариалт амнан гарсан нь тухайн үеийн мөрдөгчид эдгээр хэргийг хооронд нь холбож ойлгоход хүндрэлтэй байжээ. Ингээд 1974 он гарлаа. 16 настай Mary Ann Pryor, 17 настай Lauren Mary Kelly нарын зэрлэгээр хөнөөгдсөн давхар аллага тухайн үед хэрцгийгээрээ онцгорч байсан. Хоёр найзыг худалдааны төвийн орчмоос сулгаалж, мотельд аваачин тамхиар түлж, зарчлаан, хүчиндэж, угаалгын онгоцонд живүүлж хөнөөгөөд улмаар ойд хайсан байжээ. Тэдний үхэл гэр бүлийг нь суйруулж олон нийтийг айдас давтуулсан юм. Тус хэргийг Коттенхайм хэрхэн үйлдсэн гэдгээ маш нарийн мэдүүлсэн байдаг. 1977 он
26 настай рентген туяаны техникч Marian Carey-г хулгайлж 1980 онд хэрэг гарсан Quality Inn мотелд аваачин зодож, хазаж, хүчинтэж боомлж хүнээсэн байна. Түүний цогцыг мотелийн ойролцоо хайсан байсныг цагдаа нар олсон байдаг. Хожим энэ хэрэг Коттенхаймд анхны ял онооход хөдөлшгүй баримтуудаар нотлогдсон гол хэрэг болсон юм. 1979 оны 12 дугаар сард Манхэттен дахь Times Square-ын ойролцоо байрлах Travelodge Motor Inn хотелийн 417 дугаар өрөөнөөс утаа гарч байна гэсэн дуудлагаар гас өнөөгчд ирсэн. Өрөөний дотроос тэд тусдаа орон дээр байх хоёр нүцгэн эмэгтэй зохицыг олсон байна. Хоёулангийн зэрлэгээр тамлаж хүчинтэж хүнээсэн байв. Хамгийн аимшигтай нь тэдний толгой, гарыг тасдан хэргийн газраас авч явсан улмаар цогцсны их бие болон матрасыг галдан шатаажээ. Нэг хохирогч нь биеэ үнэлэгчээр ажилладаг байсан Ираны цагаач 22 настай Диди Гударси болох нь тогтогдсон бол харин 16-аас 22 орчим насных гэж таамаглаж буй нөгөө хохирогчийн хэн болох нь одоо хүртэл тогтоогдоогүй бөгөөд түүнийг Манхэттны Jane Doe хэмээн нэрлэдэг. Ийхүү гэмт хэрэг үйлснийхаа дараа цогцоодыг зэрэмдэглэж зөвхөн их биеийг үлдээн мөчилснөөр олон нийт түүнд Torso Killer буюу их биеийн алуурчин болон Times Square-ын үл мэдэгдэх алуурчин гэх нэрүүдийг өгсөн байна. Үүний дараа цогцыг зэрэмдэглэсэн хэрэгүүд дахин гарсан. 1980 оны 5 дугаар сард Манхэттны өөр нэгэн зочид буудлын өрөөнөөс John Rainer-ийн цогц олджээ. Түүнийг хутгалж тамлаад хоёр хөхийг нь тасдан орны толгой дээр тавьсан байв. Цогцыг мөчлөн шатаасан нь хохирогчийн хэн болохыг тогтооход саад учруулах зорилготой байсан бөгөөд мөн цагдаа болон хохирогчдын ар гэрийнхнэр дайжигнаж цогцыг доромжсон үйлдэлүүд байсан. Хэргийн газарт ажилласан туршлагатай мөрдөгчид хүртэл ихэр зочирдож зарим нь сэтгэл заслын эмчилгээ хүртэл авч байсан байна. Коттенхаймын үйлдсэн эдгээр хэрэгүүдийн хохирогч эмэгтэйчүүд бүгд гэр бүл, мөрөөдөөл, ирээдүйтэй байсан. Тэдний алга болсон явдал болон үхэл нь гэр бүлд насан туршийн шанал үлдээсэн юм. Шүүх эмнэлгийн шинжилгээнээс харахад хэрэгүүдийн хохирогчид үхэхийн өмнө зодуулах, хазуулах, тамхи болон бусад зүйлсээр түлэгдэх, боомлогдох, хүлэгдэх, олон удаагийн бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг маш их гэмтэл авсан байв. Заримыг нь мотелийн угаалгын өрөөнд живүүлсэн байжээ. Цогцыг мөчлөх тохиолдолд зүсэлтүүд нь маш нарийн байсан нь Коттенхайм энэ төрлийн өндөр туршлагатай эсвэл өндөр мэдлэгтэй байсныг илтгэнэ. Токсикологийн буюу хор судлалын шинжилгээнд цогцыг хайсан газар болон олдсон цаг хугацаа, цогцны муудсан байдал зэрэг үндэслэн хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоосон байна. Мөн үхлийн дараах толб буюу хүүрийн толб, булчингийн хөшинг, биеийн хөрөлт зэрэг үзүүлэлтүүд хэд хэдэн мөрдөн байцаалт нь маш чухал мэдээлэл өгсөн бөгөөд Коттенхаймын мэдүүлгүүдтэй яв цав тохирч байлаа. Ингээд түнд игдсэн шүүхийн сэтгцийн дүн шинжилгээгээр Ричард Коттенхайм нь PCLR психопатын хяналтын хуудасны олон үзүүлэлтийг хангасан психопат алуурчин байсан тогтогдсон. Мөн түүнд агуухийн дэмэрэл, бусдын өмнө гэмших, өрөвдөх сэтгэл огт байхгүй буюу тус мэдрэмж огтоос хөгжөөгүй, бусдыг заллан мэхлэх зан үйл зэрэг сэтгцийн эмгэг шинжүүд илэрсэн байлаа. Түүний гэмт хэрэгүүд нь эзэн боолын харилцаа, хяналт, удаан хугацааны тамлал, өөрийн гаж зөгнөлийг биелүүлэхэд хүчтэй анхаардаг садист бэлгийн гэмт хэрэгтний хэв шинжийг тодорхой харуулдаг. Тэрээр олон жилийн турш эдгээр үйлдэл хийхийн зэрэгцээ, тогтмол ажилтай, гэрэлсэн, гэр бүлтэй хүний маш зохион байгуулалттай давхар амьдралыг амжилттай авч явж байжээ. Энэ бүхнээс харахад тэрээр дор ойж 2 дүрээр амьдардаг өндөр зохион байгуулалттай нэгэн байжээ. Хохирогчдоо сонгохдоо ихэвчлэн хамгаалалтгүй эсвэл эмзэг эмэгтэйчүүд охид дээр анхаарлаа хандуулдаг байсан. Түүний гэмт хэрэг үйлдэх арга барил хэрэг үйлдэх тусам хувьсан өөрчлөгдөж байсан бөгөөд ихэнх үедээ зодож хутгалдаг байсан бол сүүлд мотелд оруулан хүлж, түлэх, хазах, живүүлэх, зарим тохиолдолд мөчлөх зэрэг удаан хугацааны тамлал болж өөрчлөгдсөн. Түүний өөрийн гэсэн өрмөц буюу нэрийн хуудас гэж нэрлэгдэх үйлдэл нь толгой болон мөчтөг тасдаж их биеийг нь л үлдээсэн хэрэгүүдээс харагддаг. Өөрөөр хэлбэл үхэхийн өмнөх гүн садизм буюу бэлгийн гаж зан үйл, хүчирхийлэл болон толгой гарыг нямба тасддаг байдал нь түүний нэрийн хуудас байв. 15 гаруй жилийн хугацаанд хэрэгэн даймжрахын хэрээр тэрээр өөртөө улам итгэлтэй болж байсан нь харагдана.
Сэтгүүийн гажуудал нь хохирогчдыг зүгээр л нэг эд зүйл мэтээр харахад хүрхсэн байх магадaltaй гэж үзсэн байдаг. Бусад цуврал алдуурчдын бага наснд гэмт хэрэгтэн болоход нөлөөсөн ямар нэгэн үйл явдал гэр бүлийн болон бусад хүчирхийллийн улмар байдаг бол Коттингемийн бага нас гэр бүлийн түүхэнд ямар ч асуудалгүй энгийн нэгэн байсан юм а. Харин түүнтэй олон удаа уулзаж ярилцаж байсан зохиолч Питер Вронскийн хэлснээр Коттенхам түүнд 4 настайдаа автомашины осолд орж байсан нэлээд хүнд гэмтэл авч байсан талаараа хэлсэн байдаг. Энэ ослын үеэр магадгүй түүний тархи сэтгүүд ямар нэгэн гэмтэл учирч хожим психопат болох нөхцөлийг бүрдүүлсэн байх боломжтой гэж үзсэн байдаг. Өөрөөр бол Коттенхам энгийн л нэг амьдралтай өндөр боловсралтай гэр бүлд өссөн хүн байсан юм. Түүнийг 1980 оноос хойш шоронд хорсноор дахин төстөө гэмт хэрэг гарахаас сэргийлж чадсан хэдиж түүний хэргийн бүрэн зар хүрээ одоо ч тодорхой болоогүй байна. Хууль сахиулагчид түүний мэдүүлгийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Коттенхам одоо 79 настай Нью-Жерси мужийн шоронд ялаа эдэлсээр байна. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баярлалаа.